Илан гэдэг залуу худалдааны чиглэлээр нэлээд сайн мэрэгшээ томхон супермаркетад менежер хүртэл болдсон. За тэгээд дэвшиж ажиллаж байх хугацаанд өөрийнхөө туршлага, боломж, бололцоо, танил тал дээрээс нь бас цуглуулсан нэг 5-10 цаасаараа өөрийн гэсэн бас нэг ашигтай байрлалд гайгүй дэлгүүр нээчүүл яадын болоо гэдэг санаагаа өөрийнхөө найз зөвхөн Сарад хэлсэн. За Сарач мэдээж найз залуугийнхаа чадвар чадалд нь итгэж байгаа учраас бас өөрийнхөө цуглуулсан мөнгийг оруулаад хоёр талаас ингээд 8 нэрийн дэлгүүрийг бол нээсэн байдаг. За ингээд эхэндээ яг дэлгүүр шинхэн бөгөөс сонихон хоёулаа хичээж исэн учраас бас ашиг орлого бас дундаж боломжийн ингээд явсан. Гэхдээ удах тусмаа ашиг орлого нь багасаад ерөнхийдөө цаашдаа энэ маягаараа яваад байвал бас хэцүү тийм гаргалгаанууд бол харагдаж ирсэн. За өдрийнхөө ихэнх цагийг дэлгүүрт өнгөрөөж байгаа мөртлөө урд нь өөр газруудад ажиллаад санаа амар тавран завчдаг байсан мөнгийг махаа эдэд зулгааж олж байгааг бол энэ хоёр ойлгож ирсэн. Гэхдээ яг хөө эхний эхлүүлж байгаа бизнес олохын эхний 5 жилд аюу хэцүү байдаг. 5 жилийн дараагаас дараа арай дээр болдгоо гэдгийг одоо Дилан найз зөвхөндөө байн хэлж 5хан жил тисчээ гэдэг тийм санаа оног хэлдэг байсан. За ингээд Сара гэдэг охин ч яг хаяа нэг уур уцаараа болох эрүүл мөрөл болоход би чамд итгэж хамаг мөнгө төгрөгөө хуримтлаа өвгж одоо ингэж ийм тэнэг байдалд орчлоо. Шавар тунсан шарын эзэн чи одоо энэ бүх зүйлийг хөрөлгөө болгож өг гэх мэтийн одоо янз янзын хортой үгийг бол хэлдэг байсан байгаа. Тэр тусмаа Сара нэг удаа 10 жилийн уулзалтаа найзуудтайгаа уулзчаад ирнэ гэж орой гараа шөнө орж ирээ. Тэрнээсээ хойш ерөнхийдөө Дилантай их олон дахин муудалцаж янз янзын тийм зүйл болж исэн байдаг. Тэгээ энийг нарийн сайн судлаад ингээд ухаад харахаар энэ Сара гэдэг өх 10 жилийн уулзалтан дээр очиод ангийнхан нэг бандтай уулзсан. За Герби гэдэг банд бол яг хуу Сарад бол янзын үнцийн үг хэлсэн байлээ. Тэр хэлсэн үг нь болохоор чи бол миний анхны хайр байсан. Одоо хүртэл би чамайг хүлээдгээ энэ төр гэсэн нэг тийм одоо үгийг хэлсэн байдаг. Тэгээд би яг өнөөдрийн хүртэлх хугацаанд бас өөрийнхөө мэдлэг боловсролтой хараад нэг тэ айтаахан бизнес энэ эхлүүлээ тэрэндээ бас 5-10 цаас олоод нэлээд боломжийг хөл дээрээ тогтчихсон гайгүй хотхон энтерт амьдардаг энтер болчихсон байсан байгаа. За ингээд Сара ч яг тэр үеэс хойш ерөөхдөө сэтгэл санаа хоёрдоод одоо энэ хаамт үерхэж байгаа Дилантай энэ маягаар явах юм бол ерөнхийдөө нэг 3-4 жилийн дараа гэхэд тэр чигээрээ дампуурч үр ширэнд орж ерөнхийдөө дуусах юм байна гэдэг бол багцаалсан. Дилан бол Сара Гербитэй тэгэж ангийн уулзалтан дээр иймэрхүү хэмжээний ярьсныг бол мэдээгүй. Өөрийнхөө одоо баланс тооцоо энэ бүх зүйлээр толгойд ингээ яваад өглөө 4 гэж яваад орой 10-12 гэж орж ирдэг ийм хэцүү амьдралаар энэ хоёр одоо амьдарч исэн. За ингээд ерөнхийдөө Сара удаан бодсны эцэст нэг өдөр одоо өглөө Диланыг гарах гээд юм а бэлдэж яхад нь нэг саахан одоо тэврээд үнсчээ тэгээ явуулсан. За ингээд Дилан жоох ажиллаа хийгээд өдөржин тэр дэлгүүрт авж байгаа үдээс хойш Сараг ирэх болов гэсэн ирээгүү. Тэгээд гэртээ орой буцаж ирээ харахад Сара өөрийнхөө бүх хувц унрыг чемодаанда хийгээд аваа явчихсан. Нэг захиа үлдээсэн байсан. Тэр захиан дээр одоо үүнээс хойш би одоо чамтай байж чадахгүй наа уучлаарай баярлаа гэж бичээд ингээ явчихсан байд. За ингээд Дилан бол шууд ойлгосон. За ингээд Сара өөрийг нь орхиж байгаа юм байна. Өөрөө ганцаараа энэ дэлгүүртээ ингээд үлдэж байгаа юм байна гэд. За ингээд Сараг явснаас хойш ч одоо ажил төрлөж бүтгээ байлаа. Ганцаараа ч энэ ажлыг нугалж барахгүй нугасаа тодорхой хажуугаар нь бас архитаар суун ингээд ерөнхийдөө энэ дэлгүүр дампуурах замрах шатрууг ороод дуусж байгаа. За ингээд нэг мэдхээр 4 жил өнгөрсөн. За 4 жилийн дараа Дилан бол ерөнхийдөө зүгээр л гудамжинд гарцсан. Тэр дэлгүүр алдсны дараа байраа алдаа тэгээ бараг бүх юм алдаад ингээ гудамжинд гараад ирчихсэн гутал тослоо сууж байна. За Дилан бол яг хуу тэгээд энэ тентхийн хоног төөрүүлдэг газруудаар хонон өдрийн цагаар шүнгүй шөлөн дээр очиж шөл идэн өдөөс хойш та болохоор энэ тентхийн том дэлгүүр супермаркетын үүдэн жижигхэн мод тавиад энэ дээр $1 гутал тосолдог арчдаг тийм үйлчилгээ үзүүлдэг тийм хүн болсон. Цагтаа менежер явсан, хувийн дэлгүүр ажиллаж ирсэн. За тэр дэлгүүр нь яг бодсон шиг нь ашиг орлоготой байж чадаагүйгээс болж энэ залуугийн амьдрал оронгоор шууд гудамжинд гарч байгаа. За ингээд Дилан жахаа гутлаа тослоод нэг өдөр ингээд сууж яхад
нэг бүсгүй ирээд гутлаа арчуулах тийм үйлдэл үзүүлсэн. За тэгээд ямар хүн ирснийг бол мэдээгүй, тонгоогоо сууж ирсэн учраас за ингээ гутлыг арчих гад дээшээ хальт харахад одоо өөрийнх нь өмнөх экс буюу Сарагийн хамгийн сайн найз Ваниса гэдэг одоо хүүхэн хамгийн гоё дээр ганган дээрээ тавьчихсан түүн дээр ирээд гутлаа туслах чийдэг. За яг энэ үед нь Дийлан өөрийг нь таньчихъя гэсэн шиг дээшээ харахгүй доошоо харж яриад арчсан. Гэтэл тэр эмэгтэй бас айхтар гярхан хүн учраас шууд дээрээс нь Дийлан энэ чи юм уу гэж асуудаг. За ингээд Дийлан шаварт онсон шарын эзэн буюу одоо харахаас өөр байхгүй дээш харсан чи Ваниса дээрээс нэлээд өрөвдсөн маягаар хараад амьдрал амар биш байгааз Дийлан гэж хэлдэг. За энэ үгийг сонсоод Дийлан хэлэх үггүй болсон. Тийм байнагаа толгойд өгөхөд гутлыг арчижсэн. За тэнгүүтээ гэхдээ би чамд нэг үг хэлмээр байна. Сарагийн чамаас нуужсэн нэг нууцыг бас би чамд хэлмээр байна гэдэг үг хэлсэн. За тэнгүүт нь Дийлан битээр салаад удаж байна. Одоо тэрний яаж яах их нь тамаа байхгүй гэж хэлсэн. Тэнгүүт нөгөө Сара нь нөгөө Ваниса гэдэг хүүхэн танаа Сара чинь ангийнхан Гербитэй суугаад одоо тэр хотхонд ингээм амьдарч байгаа. Сайхан амьдарч байна. Хэрэг тэг чамаас салаагүй бол одоо чамтай зэрэгцээд энэ сууж ирсэн байх та тэ энэ гэсэн тийм хоров үрж болоодсан. За Дийлан ч бол яг за тоохгүй гутлаа арчаад дуусаа за болчлоо гэж хэлсэн. Тэнгүүт нь Ваниса хажууд нь зэрэгцэж суугаад нүрээ ойртуулад Сара чамд нэг зүйлийг хэлээгөө. Сара чамаас салаад явах үедээ жирэмсэн байсан гэдэг үг хэлдэг. Тэнгүүд Дийлан гайхаад энэ бол худлаа юу яриад байгаа Сара жирэмсэн байсан бол надад хэлэх байсан энэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Ваниса хариулахдаа тэр чамд жирэмсэн гэдгийг хэлэх одоо тийм ямар ч боломж байгаагүй. Ягаад гэвэл Гербит тэр хоёр тэгэхээр дотн байсан учраас чамд бас нарийн ширээ хэлээгүй явсан. Гэхдээ Сара жирэмсэн болсон. Тэр хүүхэд нь Гербигийн биш чиний хүүхэд байсан. Тэгээд Герби энэ зүйлийг мэдсэн учраас Саратай ерөнхийдөө үргэлжлүүлэхгүй шийдсэн. Тэгэнгүүт Сара чиний хүүхдийг төрүүлээд нэг нас хүрэхээр нь асрах газар өгөөд одоо өнөөдөр Гербитэй одоо амьдарч байгаа гэдэг тийм зүйлийг хэлдэг. За Дийлан ийм амар үгийг сонсоход үнэхээр гайхаад үнэхээр миний охин мөн үү гэхэд яахааргүй чиний охин учраас одоо асрах газар байгаа гэдэг үгийг хэлдэг байгаа. За ингээд ерөөсөө Дийлан ухаан ороод эргэн тойрноо харахад аль хэдийн Ваниса явуудаг ч гэсэн байсан. За ингээд Дийлан шууд тэр дороо одоо Сарагийн амьдардаг, Гербитэй амьдардаг, шинэ нөхөртөөгөө амьдардаг хотгонд нь яваад очисон. За үүдний харуулна мэдээж оруулахгүй хувцсан дур муутай те ийм хүнийг бол хамаагүй оруулдаггүй байгаа. За тэнгууд нь одоо үнэн уучраа хэлээд би Саратай юм яралтай чухал уулзах хэрэгтэй байгаа товцоор дуудаад өгөөч гэдэг үүдний харуулт хэлсэн. Үүдний харуул одоо Гербигийн гэрлүү залгаад Саратай холбогдоход Сара бол гэртээ байж таарсан учраас одоо Дийлантай уулзнаа гэдэг үг хэлсэн байдаг. За ингээ удалгүй биеийн тамирын хувцс өмссөн Сара хотныхон дундуур явж ирж ирээд харуулын байшингийн хажууд Дийланд бол хэлдэг чи энд юу яаж явж байгаа ингэж. Тэнгүүд Дийлан би өөрийгөө охинтой гэдгийг одоо сая мэдлээ. Ванеса гэдэг найз чинь надад энэ тухай хэллээ. Энэ үний юм уу гэдэг үгийг шууд хэлдэг. За тэнгүүд нь Сара зөрүүлээд минь дусын зөрөөгүй чи одоо ямар очтой юу хөөхөж явах яриад байгаа гэхэд Дийлан үгүй би бүх зүйлийг мэдсэн. Миний охин одоо хаана вэ? Чи энэ тухай бүгдийг ярьж өг гэж тулган шаарддаг. За тэгэнгүүт Сара одоо ингээд хэлгүүгүй боломж хулж байгаа учраас за яг би чамд бүх нарийн ширээ учрыг хэлье. Гэхдээ Ваниса их зөвүүн байна. Өнгөрсөн 7 хоногийн үдшилтэд би түүнийг ураагүй учраас тэр надаас ингэж өшөөг авч байгаа байна да. За ямар ч байсан чи хүрээд ир гэж хэлээд хотныхон дотор талд байдаг сандал дээр Дийланыг бол суулгасан. За суулгангуудаа бол хэлсэн. Би чамаас салаад явахдаа жирэмсэн гэдгээ мэдсэн. Тэгээ Герби энэ хүүхдийг зөвшөөрөхгүй учраас би ямар ч байсан төрүүлээд тэгээд аргаа бараад нэг настайд нь одоо хотын төвийн асрах газар авчиж өгсөн. Бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Тэгээд энэ хүүхэд бол те ингээд чивтэй хүүхэд мөн гэж хэлсэн. Тэнгүүд Дийлан чи яагаад надад тэр үед хэлээгүй юм бэ? Яагаад надад шууд ирээгүй юм бэ гэдэг үг хэлсэн. Тэр үед Сара хэрвээ би тэр чамайг те хамгийн хэцүү байгаа үед хүүхэд аваадчвал чи хүүхэд те өсгөж хүмүүжүүлээд байх тийм боломж олцоо чамд байсан билүү? Чи хамгийн хэцүү те хамгийн одоо
арчаагүй байдалтай суучаас би чамд хүүхдэд авч өгөө асрах газар авчихсан зөв шийдвэр байсан. Одоо чинь шийдвэртэй итгэлтэй байдгаа гэдгийг хэлсэн. Тэнгүүд Дээлан би одоо охинтойгоо уулзмаар байна, хаана байна те. Одоо хэдэн нас хүрч ин яаж нэр бас бүх юм хэл гэдэг толгой шалгалтыг хэлсэн. Тэнгүүд Сара за яг би чамд төрсний гэрчилгээг нь өгч явуулъя те чи очоод ямар ч сургуулзаад үзэхдээ асрах газараа бас байхгүй байх магадлалтай ягаад гэвэл үүнээс хойш одоо 3 жил болцсон хүүхэд 4 настай болцсон байгаа. Тийм болохоор энэ хооронд нь хүмүүс бас өргөд авчихсан байгаа хаа. Тэгтээ чи асрах газрын хүмүүстэй нь уулзаад магадгүй бас сургыг гаргаж болно гэж хэлсэн. За ингээд одоо Дилан ч яг төрсний гэрчилгээг нь Сараагаас хүлээж аваад хом одоо те доошоо яваад хотын төвд байдаг асрах газарт яваад очсон. За цомхон мөртлөө цэвэрхэн жижигхэн хөрхэн асрах газар очоод тэрний одоо захирал эмэгтэй Шерли гэдэг мадамтай уулздаг. Тэгээ өөрийнхөө үнэн учрыг хэлээ, бичиг баримтаа үзүүлээ. Дээрээс нь хүүхдийн төрсний гэрчилгээ хүртэл өгсөн. За тэгээ тэр бүх зүйлийг хараад тэр Диланы яриад байгаа зүйлийг бүгдийн чимээгөө сонсож байгаа Шерли гэдэг мадам бол хэлсэн байдаг. За ямар ч байсан таны бүх зүйлийг ойлголоо. Тэгээ одоо хоёлоо таны охинтой уулзах хэрэгтэй байна. Түүнийг Лила гэдэг юм а гэдгийг хэлсэн. За тэнгүүд охиноо энд байхгүй аль хэдийн өргөгдөөд явцсан байгаа бах. Тэгээд ядаж тэр өргөж авсан айлтай нь холбогдох боломж байдığım болов энэ гэсэн тийм бодолтой байсан. Гэтэл Лила охин одоо асрах газар өнөөдөр хүртэл байж байгаа гэдэг захирлын амнаас сонсоод асар ихээр баярлаад шоконд ороод араас нь дагаад хүүхдийн өрөөнд очисон. За ингээ хүүхдүүд тоглож исэн дунд нэг охин цаашаа хараад хөрхөн зураг зурж исэн. За мэдээ Шерли мадам өөрийнхөө асрах газрын үйл ажиллагааг танилцуулна, дотоод журмыг үзүүлнэ, мөн хүүхдүүдэд хамаагүй ойртохгүй байх энэ төр бүх зүйлийг бол хэлсэн. За ингээд цаашаараа сууж байгаа охиныг бол Лила гэдэг энэ бол одоо таны охин 4 настай тэгээ маш мундаг манай одоо энэ асрах газар байгаа бүх онцгой хүүхдүүдийн адилаар бас юм онцгой гоц авьяастай хүүхд байгаа. Тэгээд зургийг бол аюулгүй сайн зурдаг. Хамгийн зураач гэдэг тийм очтой юм хөрх охин байдгаа гэж хэлсэн байгаа. За ингээд Дилан өөрийнхөө охиныг одоо тийм өглөө нь мэдээд өдөр нь ээжээс нь гэрчлэгийг аваад оройн асрах газар нь ирээд ингээ олон юм зэрэг тогтсож байгаа учраас үнэхээр энэ бүр ингээ сандарч салгалж охиноо араас нь харсаргаад ойртсон. За ингээ Шерли мадам Лила охиныг дуудсан. За Лила охин эргээд харахад бол үнэхээр хөрхөн бууржгар өстэй хөрхөн нүдтэй тийм 4 настай охин байсан. За ингээд эргээд харсан чинь шал танихгүй эрэгтэй хүн одоо мадамын хажуу зогсож ирсэн. За тэгээд нэлээд ицсэн айсан маягтайгаар тэр хүн рүү харсан. За тэнгуүтээ Шерли мадам түүнийг хажуудаа зогсоогоод энэ нарийн ширийн зүйлийг бас тайлбарлаж хэлсэн байдаг. За ингээд ерөнхийдөө эцэг охин хоёр анх удаа бие биенээ харж байгаа учраас нэлээд одоо тийм гэрвсэн, бишүүргсэн, бие биендээ үлдгэсэн юм шокийн байдалтай энэ анхны уулзалт бол явагдаад дууссан. За ингээд охин цаашаага бус найзууд руу яваад орсон. Шерли мадам Диланыг хөрөөнд оруулж байгаа бүх одоо нарийн ширийн асуудлуудыг ярих болсон. За Дилан өөртөө байгаа бүх бичиг баримтууд болон амьдралынхаа нарийн ширийн зүйлийг бүгдийг тайлбарлаж хэлсэн. Тэгээ би энэ охиноо одоо ингэж байгаа гэдгийг бол мэдээгүй. Тэгээ энэ охиноо авахаас өрөөд ямар ч арга байхгүй. Ээж нь ийм мухай асуудал гаргасанд бол үнэхээр гомдолтой байгаа. Тэгээ охиноо энд хаягдсан байна. Одоо энэ хөрх охиныг энд ингэж өсгмөргүй байна гэдэг тийм санаанаа хэлсэн. За тэнгуү Шерли мадам хэлэхдээ энэ Лила охиныг бол ерөнхийдөө 2-3 гэр бүл сонирхоод яг нэг гэрээ шилжүүлэх шүүхтэр очих материал бүрдүүлэх үед дээр ингээд юугаа бичвэртэ бүрдүүлж өгөхгүй байсан учраас одоо охин эндээ өдөө хүртэл ингээд дэсэд байж байгаа. Тэгээд ямар ч байсан хэрвээ чи энэ охиныг өргөж авъя гэж бодож байвал мэдээж одоо төрсөн эцэг нь учраас бид нар чамд өгөхөд бол дуртай байна. Гэхдээ төрсөн эцэг их гэдэг утгаараа давуу өрхтэй ч юм уу тэгэж авахгүй. Яг л одоо бус хүмүүсийн адилаар чи өөрийн гэсэн орон гэртэй байх ёстой. Дээрээс нь одоо тодорхой орлоготой байх ёстой. Тэгээ хамгийн гол нь шүүхийн зөвшөөрөлтөй байх ёстой. Асран хамгаалах эрх. Тэрийг шүүхтэр авахын тулд одоо тодорхой хугацаа орон бэлтгэл ажиллаа өгдөн асар хэцүү тийм процедурын ажлууд явагддаг гэдгийг бол тайлбарлаж хэлсэн. За тэнгүүд
Ерөнхийдөө одоо гудамжинд байгаа Дилан энэ олон зүйлийг ингээд хуруу имэрсэн юм шиг болгох чадахгүй учраас асар хичээх тийм одоо зайлшгүй шаардлага бий болж байна. За тэг хичээж байгаа үр дүн мэдээж өөрийнхөө төрсэн охиныг өөр дээрээ авах тийм гаргалгаа гарч байгаа. За ингээд тэр мадамд хамаг байдгаа амлаад ямар ч ус өдөөнөөс гараад ажил төрөл хайгаад охиноо хурдан амнаа гэдэг санаа оног хэлээ гарсан. За ингээд энэ тентхийн дэлгүүрүүдээр гүгээд өөрийгөө бас нэг менежер байсан, урд нэгжсэн тэгжсэн гэдэг одоо CV-нүүдээ өгöd явсан. За тэгээ CV-нүүдээ өгөхөд сүүлийн 3-4 жил одоо ажил төрөл байхгүй согт утцсан тиймэрхүү одоо CV-тэй хүнийг одоо бус дэлгүүр хошоонууд сонирхоод аавна гэж байхгүй, итгэнч гэж байхгүй, иймэрхүү одоо хэцүү зүйл болсон. За ингээд асар их одоо найдвартайгаар ажил хайсан боловч юу ч олоогүй. За тэгээ бүр аргаа бараад одоо дэлгүүрүүдийн гудамжинд сууж явахдаа одоо өглөө оройд бүгднгийнх нь үүдийг нь сайхан шүүрдэж өгдөг тийм одоо итгэж зүтгэлтэй болсон. За тэрийг ямар ч мөнгө төгрөг авахгүй өөрөө санаа гараад хийдэг. Тэгээ ингээд олон дэлгүүр донд юу чаддгаа хийж харуулж байгаад ажилд орно гэсэн тийм зорилготой байсан. За ингээд нэг өдөр орой дэлгүүрүүд хааж явах үед Дилан хог шүүрдэд байж байхад Диего гэдэг нэгэн 8 нэрийн дэлгүүрийн эзэн өвгөн гарч ирээд түүнийг дууддаг. Тэгээ дуудаад чи ямар өчтэй ингээд хаалгууд шүүрдэд яваад байгаа хүн бэ? Яах гэдэг их гэдэг асуусан. За тэнгууд нүнээ хэлсэн. За би ингээд ямар ч хамаагүй ажил төрөл болоод өөр ингэсэн мөнгө төртөө болоод охиноо авах тийм хүсэлтэй хүн байгаамаа гэдгийг хэлсэн. За Диего өвгөнд бас энэ шалтгаан бас их ойрхон туссан. Дээрээс нь энэ нөхөр аригтаар суугаагүй эрүүл байсан учраас бас итгэсэн. За ингээд энэ өдрөөс хойш Диего өвгөн Диланд янз янзын тэм жижиг сажиг хог асгаах, агуулга цэвэрлүүлэх, хашаа хороо хаддуулах, бараа мараа өрүүлэх тиймэрхүү ажлуудыг хийлгэж баг багаар ажлын нэмж тэрийгээ дагаад бас цалингийн нэмээд явж исэн. Дилан ч гэсэн тэгээд ажил төрлийнхөө зав зайгаар асрах газар руу гүйжжөөд өөрийнхөө охинтой уулзах, тэгээ өөрийнхөө охин одоо аавна гэдгээ мэдрүүлэх, хоорондын харилцаагаа бас дулааруулах, бие биендээ дасах өчнөө бас ажлууд явагдаж байгаа. Яагаад тэгэхээр шүүхтэр энэ хоёрын харилцаа ийм хүүтэн хөндөй байх юм бол шүүгч зөвшөөрөхгүй учраас яг л эцэг өвөр хоёр хоорондоо яаж харьцдаг тэр харилцааг бий болгохын тулд Дилан болон Лила хоёр бол нэлээд хичээж байсан юм үйл явдлууд болж байгаа. За ингээд 6 сар үргэлжилж одоо 6 сар дэлгүүрийн туслах ажилтан хэлбэрээр амьдраад жоохон мөнгө цуглуулсан. За ингээд цуглуулад нэг өдөр агуулгын ажлыг одоо хийж явах үедээ өөрийнхөө даргад бол хэлсэн байдаг. Одоо энэ дэлгүүрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх юм тулд иймэрхүү одоо өөрчлөлтүүдийг энэ харин санаа юм хиймээр байна гэдэг санаа оноо хэлсэн. За өвгөн тэгээ энэ санааг хэрэгжүүлж зөвшөөрсөн. За тэгээд яг тэрнийхээ үр дүнгийн дагуу бас дэлгүүрийн ашиг орлого нэмэгдсэн учраас Диего өвгөн одоо Диланы цалин нэмж чиний мөрөн дээр байгаа толгой бас тийм муу толгой биш байна. Ажилдаг толгой байна гэсэн маягийн зүйлээр хэлсэн байдаг. За ингээд Дилан ч яг ажил төрлөө хийгээд бүх юмаа зөксүүлээд мөнгө төгрөгөө бэлдээд бичиг цаасныхаа ажлуудаа хийгээд ингээд явж явах үед нэг удаа дэлгүүр дотроосоо нэлийн овоо бэлэн мөнгө хийсэн зузаахан төрөвч олсон. За тэр төрөвчийг хараад онгоолууд үзэхэд бол дандаа 20-тэй 50-100-ийн дэвсгэртүүд нэлээд олон мөнгө байсан учраас Дилан бол эргэлзэхгүйгээр тэр мөнгийг аваад шууд Диего дээр очсон. За Диего дээр очоод би сая ийм төрөвчийн дэлгүүр дотроос болоо одоо хайсан гүйж орж ирээд авах та хажуудаа тавьчих гэсэн. За тэнгууд Диего өгөө энэ бол миний хайсан төрөвч байгаамаа би чаа шалгасан юм аа гэдэг үг хэлдэг. Тэнгууд Дилан ансар их гайхаа та намайг шалгаад ямар шаардлага байхгүй би ерөөсөө охиноо л одоо авах тийм зорилготой. Тэгээ тань дээр ажиллах хэдэн цаас ээж мөнгөө цуглуулад тэгээд нэг айтайхан байр түрээслээд тодорхой хэмжээний орлоготой болоод хөдөлмөрийн гэрээгээ барьжчоод шүүхтэр охинтойгоо харьцаж байгаа харилцаагаа шүүгчд нэлээд сайн одоо илэрхийлж чадах юм бол би охиноо авах ерөнхийдөө охинтойгоо л амьдрах төлөв өсөлтэй гэдгийг хэлсэн. Тэгээд Диего өвгөн тэгвэл би чамд нэг санал тавья гэж хэлсэн. За тэр санал нь юу гэхээр энэ дэлгүүрийг ерөнхийдөө чи франчайзер надаас авч тэгээд тодорхой хэмжээний ашиг орлого чинь айтайхан яваа чиний менежментээр явах юм бол чи урьдчилгааг нөгөөд үлдсэн мөнгийг ингээд хоёлоо
уул цуглаад өгүүлцэж олцоод ингээд явъя. Миний нас одоо нэлээд өндөр гарсан учраас цаашдаа хүнсний дэлгүүрийн ийм ажиллагаатай адармантай бизнесээр явах тийм боломж байхгүй. Тэгээд дэлгүүрээс хаачмааргүй учраас чам шиг ийм одоо ийм менежер сэтгэлгээтэй хүн бол энэ дэлгүүртээ тохирно гэж үзэж байна. Хэрвээ чи хүсвэл хоёулаа ингээд гэрээлээд франшизаар ингээд чамд энэ өгье гэдэг тийм санаа өгсөн. За энэ бол одоо Деланд бол айгүй том одоо боломж гарч ирж байна. Өөрөнгөсөн үндсэн хөрөнгө мөнгө одоо хаяг адрес байхгүй хүнд ингээд дэлгүүрийг толгойлоо ажиллана гэдэг бол нэг том одоо боломж гарсан байдаг юм а. За ингээд яг энэ дэлгүүрийг өөрийнхөө болгож аваад ингээд нэг 4 сарын дараа гэхэд Делан бүх нөхцөл байдлуудыг бол нэлээд дээрдүүлж чадсан. За ашиг орлого нэмэгдсэн учраас өөрөнгөсөн бас хоёроо байртай болж чадсан. За тэр байрнаас гадна өөрөнгөсөн бизнесээ тодорхойлуулж дотроо ялганы бичиг зэрэг цагдаагаас ял шийдвэрлэгүй гэсэн бичиг өчнөө зүйлийг бүрдүүлээ. Дээрээс нь хүүхэд асрах газрын тодорхойлт гэх мэт асар олон зүйлийг одоо бариад эдгээр бөөнд одоо шүүх хуралд оролцсон. За ингээд шүүх хурал дээр мэдээж эцэг охин хоёр учраас биеинтэйгээ халуун дотн байсан бүх зүйл тэдний талд нааштай хандсан. За дээрээс нь асрах газрын тэр хүүхэд хамгаалж исэн одоо тухайн охиныг хариуцж исэн хүмүүсийн тэр тодорхойлт бол үнэхээр гайхалтай учраас Делан өөрийнхөө охиныг аль биесээр өөрийнхөө нэр дээр бол одоо ингээд асран хамгаалагч гэдэг эрхийг нь бол авч чадсан байна. За энэ эрхийг авахын тулд хүүхэд хамгааллын газраас шаардлагатай шүүхээс бас тусгай ажлын хэсгүүд гарч одоо Деланы гэр орныг шалгах, хүүхэд аюулгүй байх, мөн аав ээжийнхэн тэр дансны хуулга энэ төр нарийн сан шалгадаг учраас ерөөхдөө аюу хэцүү ажил явагддаг. Тэгээ энэ ажил заримдаа жил 2 жил үргэлжилдэг юм зү. Гэхдээ ямар ч байсан Делан бол хөөцөлцөр бол 4-5 сард энэ ажлыг бол нэлээд сайн дууссан. За ингээд энэ аав охин хоёр ч одоо тэгээ өөрсдийн гэсэн дэлгүүртэй болсон. За удалгүй тэгээ дэго өвгөн яг ярьснараа ингээд тодорхой хэмжээний өөрчлөлт аваад үлдсэн мөнгийг сар сартанд ч юм уу хэдэн жилээр дамжуулаад ингээд дэлгүүрээ бүрэн одоо зар дуусахаар одоо бичиг баримтуудыг нэрээр шилжүүлнэ гэдэг тэр бүх зүйлийг одоо нотариатаар баталгаажуулсан. За ингээд ерөнхийдөө гудамжинд байсан хүн өөрийгөө охинтой дэрцмаа хүүхэдтэй гэдгээ мэдснээс хойш өөрийнхөө амьдралыг эрс одоо өөрчилж тэрнийхэн төлөө хамаг одоо муу зуршлуудаа хаяад үдий зэрэгтэй яваад амжилтанд хүрсэн энэ гоё түүх бол Америкийг бас нэлээд донслогсон түүхэд ордог. Тэгээд ямар ч байсан өнөөдөр аав ээж хоёр аав охин хоёр одоо өөрсдийнх нь гэсэн дэлгүүртээ өөрсдийн гэсэн гоё гэр оронтой ээжгүй ч гэсэн бас сайхан амьдрал илүү бүтэн явж байгаа юм айл байд юм аа. За ингээ өнөөдрийн болсон гоё түүх маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээ нэг иймэрхүү гоё эерэг позитив түүхүүдийг тухайар араас нь ингээд оруулаад явна. Та бүхэн орж гараад гоё түүхүүд зугтайгаа байж байгаарай.